За эрхэм мөндөд үзэгчтэй бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар, Арвай хэр сумын засаг даргын тамгын газар, Өвөр хангай аймгийн аялал жуулчдын холбооноос хамтран зохион байгуулсан 13 хэр хорс фестивал буюу Өвөр хангай аймгийн Адууны баярын нэгдсэн арга хэмжээнээс бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхний хүрээлэлгод бэлэн болж байна. За энэхүү үйл ажиллагааг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 79 дугаар чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг Адууны өдөр болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж байгаа бөгөөд 13 хэр Адууны баярын арга хэмжээнд олон төрлийн Адууны өв соёлтой холбоотой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөн ажилласан юм аа. Өвөр хангай нутагт адуу хэмээх тэнгэрлэг амьтныг өсгөн үржүүлж байгаа сум бүрийн адуучдыг оролцуулах, малчтынхаа итгэв зүтгэлийг олон нийтэд харуулах, адууныхаа өв соёлыг тээж ба адуучдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурчлах гэд олон талын зорилгоор энэхүү 13 хэр хорс фестивал буюу Өвөр хангай аймгийн Адууны баярын арга хэмжээ зохион байгуулагдсан юм аа. 13 хэр хорс фестивал хүрээнд сайхан гос шалгаруулах тэмцээн, за эзэнт гүрний морин өртөө буугаажилсан тэмцээн, за тэлмэн жороо морины уралдаан, за морины тухай дуу хэн сайн дуулах тэмцээн, за аймгийн шилдэг адуучин шалгаруулах адуучин тэмцээн, за хурдан морь унаач хүүхдүүдийн бүхийн барилдаан, за морь цоллоочдын уралдаан, за морин харваачдын бүсийн уралдаан зэрэг одоо бас арга хэмжээнүүдийг зохион байгуулж, за энэхүү одоо тэмцээн уралдаанд Өвөр хангай аймгийнхаа 19 сумын нийт одоо адуучид малчтыг оролцуулан зохион байгуулсан юм аа. За ингээд Өвөр хангай аймгийн Монгол төмний морины их шүтээний 10 өвөрт одоо зохион байгуулагдсан 13 хэр Адууны баяр буюу за 13 хэр хорс фестивалийн нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр одоо зохион байгуулагдсан. За нээлтийн арга хэмжээнд Өвөр хангай аймгийн одоо удирдлагууд, Арвай хэр сумын удирдлагууд болон за одоо дуучид, уран бүтээлчид гээд олон үйл ажиллагаанууд энэ үеэр зохион байгуулагдсан гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. За ингээд 13 хэр хорс фестивал буюу Адууны ивент одоо арга хэмжээний нээлтийн арга хэмжээг үзэгч та бүхэндээ хүргье. Омог дарвайн талдан гурван цуглаж энэ дэлгэр сайхан наадмыг үүсгэж байгаа эрхэм хүндэт наадамчин олон дон хурсан олон зочид дон эрүүлийн хад жаргал гэгэн сайхны ерөөл дэвшүүлж эрхэм хүндэттэй наадам эхлэхэд бэлэн боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр дэлхийн Адууны баяр болгон тэмдэглэхээр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей 2025 оны 6 сарын 3-ны өдөр томголсон. Энэ ч утгаараа Төв Азийн чэйжинд цоргон Адууны нэрээр өгсөн 10 эрчүүд бид Адууны өв соёл уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг ач холбогдлыг олон улсад сурчлан таниулах зорилгоор 10 хэр Адууны баярыг жил бүр 17 зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Бидний баярыг дотоодын болон гадаадын аялагчид адуун таартай хүн төрөлхтөн зорин ирж үзэж байгаад талархаж байна. Бид 2 өдрийн турш үүний үүрс гарах ёслол морь тарвааны мянган адууны туурайн төвөргөөр зураг урлах, хурдан хөлөг морьдын золог тайлах ёслол унаач хүүхдүүдийн барилдаан, адуучин буйха, хуруу дэмбэ зэрэг уралдаан болон урлаг соёлоор дамжуулан Монгол адууны омогшил гайхамшиг эр зориг өв соёл уламжлалаараа бахархан өнгөрүүлэх болно. Адуутай, айрагтай, аялгаутай арван талдаа хуран зүгсэн түмэн олон энэ сайхан наадаараа баярын үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдгдээ. Çık çiğ
таксон арван тадарван татмини тада Монгодын талминте агаар царг харнурго айтин бурарамчлуух дэлхий авдрах угийг уулах хэрдэ хайбан урсч өмчдөх Арван тадармини тамо Ахти шигшэн үчиг цангаж Авргийн ингэртүүдээр жаргаж Авцаа бүрдэй сүнсийг мансаа Автын ургийг сүлдийг таксан Арван тадарван татмини тамо Монгодын талминте Монголчууд бид бүхэн эртээр үеэс молор эрдэнэ улсан морион төрийнхөө сүлдэн дээдлэж төрийнхөө 9 цагаан сүл туганд адууныхын дэл сүлийг авч адуугийн дээдэлдэг ийм ард түмэн билээ. Бидний өг дээдэс одоогоос 4000 жилийн өмнө адууг аж ахуйдаа хэрэглэж унлаг ашиглаж ингэж явсан ард түмэн мөн эзэн богд Чингис хааны үед энэ сайхан Монгол адууныхын туурайгаар дэлхийн талыг эзэлж явсан агуу түүхтэй ийм ард түмэн нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй байдаг улс орнуудыг адууны баярыг бас тэмдэглэх адууны өв соёлыг сурталчлах ийм одоо уриалга гаргасан энэ хүрээнд Өвөрхангай аймгийн иргэдийн хурал Өвөрхангай аймгийн засаг даргын хамгийн газар 12 сумынхаа иргэдийн хурал 12 сумынхаа засаг даргын хамгийн газар мөн Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоотой хамтран энэхүү арга хэмжээг бид бүхэн зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээний үндсэн зорилго нь энэ адууны өв соёл энэ молор эрдэнэ болсон морьтой холбоотой одоо түүх энэ үнэт зүйлээ монголчууд бид бүхний ирээдүй болсон хүүхэд багчууд залуучуудаа бас сурчлан таниулах, өвлөн уламжлуулах ийм зорилготой энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. За мөн 2025 оны 4-р сард Аранхай аймагт зохион байгуулагдсан бүсийн зөвлөгөөн дээр Монгол улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж хангай бүсийг төрөлцсөн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Энэ хүрээнд Өвөрхангай аймаг энэ жил 7-р сарда аялал жуулчлалын олон ивент арга хэмжээг бид бүхэн зохион байгуулж байгаа. Энэ үндсэн зорилго нь манай Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхэлж байгаа нийт аж ахуй нэгж иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжсэн ашиг орлогыг нэмэгдүүлэх ийм арга хэмжээг бас бид бүхэн зохион байгуулж байгаа гэдгээ энэ ташрамд хэлье. Тэгээ өнөөдөр энэ алдарт 10-ын талдаа нийт хүрэлцэн ирсэн Үрийн сайхан ханга хүндэт иргэд хүндэт зочид та бүхэндээ бас дахин талархснаа илэрхийлээд хүрэлцэн ирсэн нийт одоо адуучин залуучуудаа морд харвааны нийт тамирчидаа энэ арга хэмжээнд оролцож байгаа бүх ард иргэдтэй амжилт хүсье. Баярлалаа.
Sommerийнхөө зургчийг хүрээндөөя хүрээндөөя Хурдан монголчууд болтугай! 인기네의 흥얼흥얼하게 조차도던 터르도 이치저든 시태기리 오히려 조이도 치터르다 오래가 사나서네 아무도 지고 그친 어서도 오르탱에 살고 omtucusuru 우리 모임이네 몽고 넘지기 시기태 몽고다 에르서려가미네 몽고다 에르미기 잠태비 몽고다 За нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр одоо зохион байгуулагдаж байлаа. Ингээд одоо морь тарваны тэмцээнд оролцох харваагчид тамирчдын одоо үзүүлэх тоглолт одоо явагдаж үзэгч олон түмэн өнөөдрийн энэ арга хэмжээг зорин ирсэн. За гадаад дотоодын аял жуулчид улам өнөөдрийн одоо энэ адууны баярын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн нийт адуучид малчдын одоо сэтгэлийг одоо хөдөлгсөн үнэхээр ганган одоо үзүүлбэрийг морь тарваны тамирчид болон одоо энэ морин спортын тамирчид маань үзүүлж олон нийтийн огшоосон сайхан үйл ажиллагаа болсон юм аа. Харин үүний дараагаар 10 хэр хорс фестивал буюу за адууны ивент арга хэмжээнд оролцохоор бүртгэгдсэн Өвөрангай аймгийн 19 сумын адуучид маань бас баяр наадмын талбайд хүрэлцэн ирж оролцож за адууных одоо парад жагсаал одоо явагдсан. Мэдээж одоо 10 хэр сум Өвөрангай аймгийн Баян өндөр бүрд за Баян гол төгрөг нарийн тэл хайрхан дулаан уянга
Харагт, Хужирт, Хар орон Батүлзийн 9 зүйл үлзийд Уранга аймгийн 19 сумын төлөөлөл өссөн малчид маань, адуучид маань өөрсдийнхөө сайхан адуун сүргийнхаа хишиг буйныг авчирж ирж мордоо сайхан унаж имээлж, туг далбаагаан намируулан наадамчин олонд хүндэтгэл үзүүлсэн адуучдын маань баярын парад бас үнэхээр өргөн дэлгэр зохион байгуулагдсан гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээд энэ баярын парадыг үзэгч та бүхэндээ бас сайхан бид бүхэн бүрэн дүүрэн үзүүлж байна. Тэгээд энэ сайхан үйл ажиллагаагаа дэмжиж оролцож байгаа нийт бас сумдынхаа удирдлагуудад бас талархал илэрхийлээ. Сумын удирдлагууд, адуучдын холбооныхан, уяашдын холбооныхан мөн сумаас төлөөлж Монгол улсын авраг малчид, аймгийн авраг малчид, сумын авраг малчид, улсын алдарт уяачид, аймгийн алдарт уяачид, сумын алдарт уяачид тэгээд аян сайхан эрхэм мундуудынхаа залгамж олоож байгаа залуу авраг малчид маань, адуучид маань бас баярынхаа морьтой чагсаал параданд өргөн дэлгэр сүр жавхлан харуулж болцсон байгаа. Өрч байна. За манай 12-ын адуучид орж ирж байна. За наадамчин олон баяр хүргэж уухаалан ухтан авъя. За Уранга аймгийн Төрөг сумын адуучин залуучууд маань орж ирж байна. Уранга аймгийн Хужирт сумын адуучдын холбооны адуучид малчид та бүхнийг хүндэтгэн өрж байна. Уранга аймгийн Хужирт сумын адуучид та бүхнийг өрж байна. За Уранга аймгийн 900 сумын адуучид та бүхнийг хүндэтгэн өрж байна. За Уранга аймгийн 900 сумын адуучдыг хүндэтгэн өрж байна. За аймгийн авраг адуучин цогц сайхны давг дөрж Уранга аймгийн 900 сумын засаг дарга Цолмонгийн мягмар сүрэн дэргүүтэй Уранга аймгийн 900 сумын адуучид маань өргөн дэлгэрсэн байгаа. За Уранга аймгийн 30 сумын улсын авраг малчин Чамбалын Баттамар, аймгийн авраг малчин Эринчингийн Төмөр очил дэргүүтэй Уранга аймгийн 30 сумын адуучдаа хүндэтгэн өрье. За өнөөдөр 10 талд мянгар адуу торончулсан адуучид маань хүрсэн ирсэн 250 гаруй унаг цэлэн дээр суусан энэ сайхан адууны хиймэр болсон сайхан арга хэмжээ маань өргөн дэлгэр болж байна. За Уранга аймгийн Өвчий цэмэн адуучдаа өрн залын Уранга аймгийн Өвчий цэмэн үндэсний аймгийн авраг адуучин Чимэт хэрэгцэнгийн Лондон үндэслэгийн бид засал Баажийн Дорж дэргүүтэй Өвчий цэмэн адуучдаа өрн залын Мөн Уранга аймгийн Баян өндөр сумын адуучид маань араас нь орж ирээрээ. За тэгээд талбайгаа бүрэн дүүргээд сайхан байна. Аймгийн авраг малчин Ганбаатарын Даваадэрч, сумын алдарт уяач Тавгагийн Отонбаатар дэргүүтэй Уранга аймгийн Баян өндөр сумын адуучид маань орж ирж байна. Уранга аймгийн Оюн сумын авраг малчин Өсгийн Төмөр хоёр дэргүүтэй Уранга аймгийн Оюн сумын адуучид маань орж ирж байна. Уранга аймгийн Оюн сумын адуучид маань орж ирж байна. Алтангат цодон цоодлын Бямсран дэргүүтэй Уранга аймгийн Баян сумын адуучид маань орж ирлээ. За Нарийнтэй сумын засаг дарга Сумдуугийн Зогтбаатар сумын авраг адуучин Даваатгийн Атганбат Хорлын дарга Данаасран Ордогч сумын авраг алдарт уяач Мягмар дэргүүтэй Уранга аймгийн Нарийнтэй сумын адуучид маань орж ирээрээ. За тэгээд сумдууд маань араас ороод ирээрээ. Арай эцлэрээ гэж та бүхнээс хүсэж байна. За ингээд Уранга аймгийн Даваанд зохион байгуулагдаж байгаа адууны ивент фестивал арга хэмжээнд хүрсэн ирж оролцож байгаа сумын адуучид малчидаа бүгдээрээ талархал өгшүүлж сайхан бүхнийг хүсээрээ.
сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд ард иргэдийг баясуулсан одоо нэг хүмүүс Балчид хур ороо ихтэй сайхан өдөр сайхан байж байгаа. Зохион байгуулсан төрөлсөخت аймгийн удирдлагуудаа тэгээд баярлалаа. Морьтон жагсаа харлаа сүмэн сайхан байна. Сайхан байна. Одоо морин унжидлэхгүй үед бол энэ бас нэг залуучуудыг бас нэг яасан айтайхан юм шиг байна шүү дээ. Тийм залуучууд одоо энэ шин дуурайгаад морь дөрөнд мунан эдлэн бас мориноо сайхан байна гэдэг хүүхдүүд орчин хүүхдүүд бас мэдээж авах гоё юм байна. Аль сүмэн үзэл явж байгаа юм. Төөрөнгө зөөлсөн юунд гараа агаалхын гараа тийм ээ сайхан юм үзүүлж хараад гоё байж шүү дээ. Одоо госмор байна, жороомор бол багч байна. Ингээд гоё үзэж харах их л байна. За Өвөрхангай аймгийн 10 тал зохион байгуулагдсан Адууны баяр наадмын үеэр гүүний үрс гаргах үйл одоо зохион байгуулагдсан байгаа. За Адууны баярын үеэр бас Адууны соёлтой, өв уламжлалтай, домог түүхтэй холбоотой олон одоо үйл ажиллагааны зохион байгуулагдсны нэг нь бол гүүний үрс гаргах үйл ажиллагаа зохион байгуулагдсан маа. За монголчууд эртээр үеэс одоо гүүний үрс гаргахаас өмнө гүүн зэлнийхаа дээд ихэнд цагаан эсгий дэвсэж тусгай ширээн дээр олон зүйлийн тахил тавиад ширээний өмнөх том модон хувинд сүйд өргөж түүнээ уурган давнан 9 нүдтэй заслаар сүүгээ цацалдаг одоо уламжлалтай. За тэгэхдээ уурганд дамнсан сүүгээ юган болон мориор явж цацал өргөдөг түүхтэй маа. За энэ одоо үйлийг бол яг ёсчлон энэ Адууны баяр наадмын үеэр биелүүлсэн байгаа. За Өвөрхангай аймгийн 10 ихэр Сумбулам, за Өвөрхангай аймгийн Тарагцмаас одоо хөрөлцөн ирсэн адуучин одоо гэр бүлүүд маань гүүн зилээ татаж за ингээд гүүний үрс гаргах ёслолд бас оролцсон юм аа. За ингээд яг одоо ёсчлон гүүн зилэн дээр очиж гүүгэн сааж уурган дамнсан 9 нүдтэй заслаар сүүгэн цацал өргөж энэ одоо үйлийг бол хийсэн. За цацал өргөх хүн одоо найранд дор зогсдоосоо 9 цагаан бор морьтой хүнийг одоо сонгон гэрийн эзэн төрүүлэн одоо явдаг энэ уламжлалтай. За энэ утгаараа одоо энэ сайхан бөгөөд цүмийн буюу одоо бор морьдыг хүнсэн хүмүүс маань энэ одоо бас үйлийг бол хийсэн юм аа. Ингээд гүүний үрс гаргах одоо юм ёс одоо уламжлал маань энэ Адууны баяр наадмын үеэр зохион байгуулагдсан. За өргөжлүүлээд одоо бас Өвөрхангай аймгийн одоо урлаг соёлын хүмүүсийн урлагийн тоглолт гээд арга хэмжээнүүд одоо хийж дараалан зохион байгуулагдсан юм аа.
이들희라였나 남은전의 도회기 남트로조차 도선 전이 허이르 노래기 전이 야몬등 그로승 그 승그스긴 중매 후르트게 루트승 어머로 토도대고 스니 휴거르 노대 얀폰자타의 굴게랭 야트른 누기 도다들 야로 아트르데 허르나 야무트만도 지슨 노트춤 먹는 둠님이니 오세기니게 흥크스고 승아 또춤 미스트와단 작한 말고다 아르그레 헤레라고 승아 스팅빌릭 노티만 정어승 아르바이 헤리켄 하튼 흐르칭르 독튼 자춤 바헤마 제 아트르탈때 임빌티기들 운수니 빌티기들 알티샤가 하트가브레데 발핀더 흠바이고 주슨 박틴더 흠바고 주슨 다른근다 주다 호르케 생각 뜬감들때 문근들때 아그르도야 이건든 이진 징기 산이 항우에서 힘든데 인지슨 다들 한가이가 운것은 모르는 사람 느낌인 친구이 것은 담무시 못이가 아식심 무슨 암뜻차가 소가 암술도랑 밑에 조던 브레당 메르 생임 버제 제 흐흐문근 딩링 아까라슨 그시구등근 닥승 흐흐버랑 우슨 돈다 감등 묻은 상가시 다이스타사 흥호르버지 같은 섰던 닥타다 아롱문근 저측은 아뜨거든 건들기승 아뜨르뚝대 인사 흥아 우드르 아뜨 멋진 탐내 아뚱 들어가 그래가 제일사 흥급대 지휘버승 모른다 싱크터근 하뜨이고야 호조로가 동수증 근닥터가 후치 얕던 버지 후친이도 된 흔닥터들 텍스는 없어지 입텍스는 없어지 내링으로슨 때 낮은 잔오더라 정도다 오트사 흥각차라 어른들 시대 못 나랑 따따라 흔득자 혼신시가 도가니 도성 호순득신 수세니 도성 호튼사의 흥건너건너단 질순득 주다 흥신청로지 질승경 바야니 질승은 없은 제일 그렇지거든 또 승은 없은 또 좋은 저동 보소 같다고 해 За Өвөрхангай аймгийн 15 зохион байгуулагдсан 13 хэр хорс фестивал буюу адууны ивент арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан. За үзэгч олон түүний хамгийн одоо их анхаарлыг татсан үйл ажиллагаа уралдаан тэмцээн бол за морь үнсэн сайхан госын тэмцээн байсан юм аа. За ингээд энэхүү одоо тэмцээн бол нээлттэйгээр одоо зохион байгуулагдсан байгаа. За тэмцээнд оролцогчид бол одоо өөрсдөө өмсөн хувцасгаа идэл хэрэглэл, адууны идэл хэрэглэл, мөн одоос морины зүс гэдээс бүхэл төлөөрөө ижилсэж, мөн одоос мориныхаа идэлгээ унлагааг одоо олон нийтэд харуулах гэдэг ийм одоо зүйлүүдээр бас
морьтой сайхан хосын тэмцээн зохион байгуулагдсан. За зорилгын хувьд одоо дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Монголын ёс заншил, адууны өв соёл, хос морь, үндэсний хувцас хэрэглээ сурчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, өвлөн уламжлуулахад одоо орилсон байгаа. За ингээд хамар хүрээний хувьд одоо 21 аймгийн нийслэлийн малчид иргэд адуу сонирхчид одоо өргөнөөр оролцох бөгөөд тэмцээнд оролцогчдыг бол нээлттэйгээр одоо бүртгэж оруулсан юм аа. Нийтдээ одоо 40 гаруй хосууд мас одоо оролцсон. Үнэхээр өргөн бүрэлдэхүүнтэй юм тэмцээн болсон. За ингээд тусгаалan одоо гарсан шүүгч нар бол одоо тэмцээнд оролцогчдыг шүүж, за өөрсдийнхөө одоо бас шалгууруудыг тавьж одоо оролцсон байгаа. За шалгууруудын хувьд одоо ижил зүсмийн одоо морь унсан байх хэвээр. За хосууд үндэсний дээл, хувцас, зүйлт, гоёл, идэлэл дээр эзэсэж гангарсан байх хэвээр. За морины имэйл, хазаар, дашуур, худраг, бусад хэрэглэх бүтээгдэхүүнүүдийн иж бүрдлийг харах, за үнцэн, ур хийцийг нэмэлтээр шалгуур болгоно гэж үзсэн байна. За мөн морин дээр бие авч байдал, донж төрөх, ёс цөг сурчлах, за итгэх оролцоо, цаг баримталжгүй байдлыг харгалдан үзэх зэрэг шалгууруудыг одоо шүүгчнэр бол тавьж морь унсан сайхан хосын тэмцээнийг одоо явуулсан гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээд бас өрсөлдөөн бол одоо нэлээд өндөр байлаа. Өвөрхангай аймгийн сум бүрийн одоо оролцогч нар бол сайхан морьтой хосын тэмцээнд одоо бүрдгөөж оролцсон. За сумуудаас бас нэмэлтээр 2-3 хосууд одоо оролцсон гэд ярих юм бол нэлээд өргөн дэлгэр үзүүштэй юм сайхан уралдаан тэмцээн болсон юм аа. Аргагүй л одоо бас малчин залуучууд, адуучин залуучуудын эд тавыг гайхсан хос сайхан морьтой ийм сайхан идэл хэрэглээрээ гангарсан наадамчин олонд бас өвдсний өв соёлоо одоо сурчсан ийм одоо арга хэмжээ болсон юм аа. За ингээд сайхан морьтой гол тэмцээний дүн гарсан. За эхний ээлжинд одоо бас 12 оролцогчийг шалгаруулад, за тэндээсээ дахиж одоо шалгаруулалт явагдаад, за эхний 5 барыг одоо шалгаруулсан байгаа. За ингээд сайхан морьтой хосын дүн гарахад нэгдүгээр Өвөрхангай аймгийн Баян үндэсмийн Ганбаатарын Даваатэрж, Пүрдэржийн оюун тунгалагнаар одоо орсон бол, за хоёрдугаар Өвөрхангай аймгийн Баян госмын Батцүгийн Даваасүрэн, Цэдэн Дамбаагийн Ундрмаанаар орлоо. За 3-р Өвөрхангай аймгийн Төрөсмийн Жанчийн Мөнхбат Гантөмрийн Хуланнаар, за 4-р Өвөрхангай аймгийн Хайрхан Дулаан сумын, за Бямцрэнгийн Манал, Дамжин зүрэнгийн Санжидмаанаар, за 5-р Өвөрхангай аймгийн Богдын, за Давгсрэнгийн Инх 50, Бямдэржийн Мөнх сүлднаар орсон хамжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд морьтой сайхан хосын тэмцээнд оролцож шагналт байранд одоо шалгарсан хосуудын шагналыг Баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр гардуулан өгсөн. За 1-р орсон хосыг алтан медаль 2 сая төгрөг өрөмжлөөр, 2-р орсон хосыг 1 сая 500 мянган төгрөг өрөмжлөлт медалаар, 3-р орсон хосыг хүрэл медаль 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм аа. Хос морьтой төрөл сайхан баяр эзлээ, баяр өргөө. За баярлалаа. За өөрсдөө сайн тайлбарлаа. За Өвөрхангай Баян голын Батцүгийн Даваасүрэн гэдэг юм байна. За морьтойгоо тухай харахыг одоо яг өөрийн унгаа дунуудаа Манай унган морь. Манай нүдтэй загнаа бүтэй байгаагүй. Манай унган морь. За баярлалаа. За Өвөрхангай аймгийн 17 зохион байгуулагдсан 13 хэр хорс фестивал буюу за адууны ивент арга хэмжээний үеэр жороо морины уралдаан зохион байгуулагдсан байгаа. За Тэлмэн жороо морины шилдэгэн шилдэг шалгаруулах уралдаан тэмцээн зохион байгуулагдсан. За эртээр үеэс одоо монголчууд бол одоо жороо морины уралдааныг бас зохион байгуулж ирж альва одоо баяр наадамдаа бас хөтөлбөрт нь оруулж одоо ирсэн уламжлалтай. За улсын аврах шалгаруулах жороо морины уралдаан, аймгийн аврах шалгаруулах жороо морины уралдаан гэдэг бас олон одоо бас ангилалтайгаар одоо зохион байгуулагдаж ирсэн юм аа. Жороо морины уралдаанд нийтдээ 36 одоо жороо морь бүртгэгдсэн. За Өвөрхангай аймгийн сумдуудаас гадна за бусад одоо Төв аймаг, Улаанбаатар хот, за Булган, Архангай, Ховд гэд олон аймагуудаас удаасан жороо морины уралдаанд оролцохоор бас оролцогчид, уяачид маань, адуучид маань өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн юм аа. За ер нь одоо монголчуудын дуу хоор өвгдийн ярианд 5, 8, 10 алтын жороо гэж яригдсаар одоо ирсэн байдаг. Тухайн цаг үед монголчуудын хурдны наривчсан хэмжүүргүй хэдийж сайн жороо морины эрчтэй гарааны хурдыг хідэн алд эрчтэй сурын үзүүрийг газар хөргөлгүй эрчтэй нь жороож байгаагаар нь ангилан за 5, 8, 10 алтын жороо гिचлэн ялгадаг байсан түүхтэй гэлээ. За ингээд одоо усан тэлмэн жороо морьж гэж ярьдаг, утга эргүүлэх жороо морьж гэдэг, алтын жороо морьж гэж ярьдаг. Ер нь одоо бас жороо морины бол ангилал бол янз бүрээр одоо бас яригдж ирсэн ийм түүхтэй юм аа. За ингээд жороо мориныг тодруулах арга хэмжээ маань одоо 36 морьд бүрдэгцсэн учраас за 12-12-оор нь бас 3 гараагаар
явуулаад за тэгээд тэндээсээ одоо шалгаруулалт хийгээд гараанаас 3 тодруулж нийтдээ 9 морийг одоо тодруулж шилдгийн шилдэг жороо морийг тодруулсан юм аа. За ингээд жороо морины уралдаан өндөрлөхөд за Ховд аймгийн Булган сумын харьяат Ботоогийн Алтуун хоёрын талтар морь одоо төрүүлсэн байгаа. За энэ Ховд аймгийн Булган сумын өгшөлтэй за улсын баяр наадамд одоо айрыг төрүүлжсэн ийм одоо аргагүй одоо өнөөдрөөс ялгарч жороож уралдаж наадамчин олныг чингүүлж за ингээд жороо морины уралдаан 1-р байнд орсон юм. За 2-р байнд мөн одоо Ховд аймгийн Булган сумын Алтуугийн Сүхэрийн одоо хүрээ хаалцсан морь одоо орсон байгаа. Энэхүү морь бол аймаг үсгийн чанартай олон наадамд бас жороо морины уралдаанд бас айрыг төрүүлж исэн ийм одоо морь бол өнөөдрийн баяр наадамд ам үзэнд одоо ордолсон. За 3 дээр Өвөр ханга аймгийн Уян сумын Сүхбаатарын гал удрахын хүрэн морь одоо орсон. За аймаг үсгийн бас чанартай наадамд бас 9 айрыг төрүүлдэг морь. Айргийн 4-т Завхан аймгийн Их ус сумын Ямдингийн Мегмаржуйн Цавдар халдсан морь. За айргийн Говьолтой аймгийн Дэлгэр сумын Уяаж Лав дэржийн Манан сүрэнгийн Хээр морьдод одоо тус шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд усан дэлгэн жороо буюу одоо энэ жороо морины уралдаанд амжилтаа оролцож шалгарсан айрагцсан морьдын эзэдэд нь шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа баяр наадмын үеэр зохион байгуулагдсан байгаа. Ингээд хөрөмжлөл медаль мөнгөний шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За ер нь одоо бас 10 ярим хорс фестивал буюу одоо энэ Өвөр ханга аймгийн Адууны баярын ивент арга хэмжээний медалийг бас тусгайлан хийж шагнал болгож одоо өгч байгаа гэдэг та бүхэнд хэлье. Өнөөдөр жороо морины уралдаанд амжилттай сайхан оролцлоо. За баярлалаа. За бар морныхоо тухай ер бол бас алдартай хурдан морь доо. Миний өрмөр. Ус наадам дайрах зүг авсан. Тий. Усын наадамаас нэг 3 хайраг авсан. Тий. Үснээр спортын 7 дугаар наадамаас 4 хайраг аваад. Тэгээ сумар нуттай бол олон дөрөвсөө. Нэг сумдын наадамд 15 6 төрүүлчихэж байгаа. За Өвөр ханга аймгийн 10 тал зохион байгуулагдсан 10 хорс фестивал Адууны өв соёл ивент арга хэмжээ өргөн дэлгэр үргэлжилж. За энэхүү одоо баяр наадам бол Адууны өв соёлтой түүх, домог. За ингээд одоо Адууны холбоотой олон төрлийн одоо үйл ажиллагаагаар зохион байгуулагдаж байлаа. За энэ арга хэмжээний хамгийн одоо хүндэтгэлтэй үйл ажиллагаа бол за олон жил одоо улс бус аймаг сүм орон нутгийн чанартай наадамд төрүүлж айрагдаж за төмөн олныхоо баярлалууд цэнгүүлж ирсэн. За нутаг уул усныхаа нэрийг гаргаж уйсан эзэн уралдаан чүгдийнхаа одоо залбоо хэмрийг мандууж ирсэн Адуунуудын зодог тайлах үйл одоо явагдсан юм аа. За ингээд Өвөр ханга аймгийн хайрхан дулаан сум айрат Монгол улсын тод монлоо биш Батүлзийн Отгон насангийн дураараа хонгор газаргыг зодог тайлах үйл одоо бас энэ арга хэмжээний үеэр одоо зохион байгуулагдсан байгаа. За тэртээ 2005 онд дааганда за улсын баяр наадамд бас Өвөр ханга аймгаас одоо анхулан очиж айргийн 3-д одоо хуралж исэн ийм одоо хурдан хүлэг. За ингээд улсын баяр наадмын төрийн наадамд одоо 3 дурдласнаас хойш улс бус аймаг сүм орон нутгийн чанартай наадамд олон удаа дараалан одоо бас хайрагдаж төрүүлж байсан. За мөн одоо шинэ дураараа хангар газрын төлийн төлүүд нь одоо энэ цаг үед улсын баяр наадам, улсын бүсийн уралдаан за мөн одоо бас аймгийн чанартай олон наадамд одоо бас төрүүлж хайргаж байгаа төл сайтай газар юм аа. За ингээд Монгол улсын тод монлоо яач Өвөр ханга аймгийн хайрхан дулаан сумын харьяат Батүлзийн Отгон насангийн дураараа хонгор газрын одоо зодог тайлах үйл цолын додож одоо зодгийн одоо тайлсан байгаа. За мөн түншлэн Өвөр ханга аймгийн Богд сумын харьяат аймгийн алдарт уяач Понцгийн гам болдын Шилүүс зээрд гэдэг морины одоо цолыг додож одоо зодог тайлсан. За Шилүүс зээрд морины хувьд 2006 онд харны 50 жилд шүдлэн төрөв, 2008 онд Соёолон ханга овооны тахилга аймгийн наадам за булганы 70 жил цагаан овооны алтан дээр овооны морины шүтээний нээл зэрэг одоо баяр наадмууд одоо төрүүлж исэн. За мөн Монгол улсын хөдөлмөрийн баатар Олимпийн аварга Төвшин баяр аваргын медалга наадамд айргийн 3 удаа одоо хурдалж байсан. За алтан овооны тахилга одоо булган аймгийн 70 жилийн ойн одоо улсын баяр наадамд одоо бас айргаж исэн гэдэг. За нийтдээ улсын бүсийн уралдаанд 2 одоо төрүүлж исэн ийм одоо хурц хурдан хүлгийн одоо бас зодог тайлах үйл явагдсан байгаа. За мөн одоо бас 3 дахь хүлэг бол Өвөр ханга аймгийн Тарагцсан аймгийн алдарт байж Пүрүүсрэнгийн хүрээ халдсан газрын одоо бас зодгийг тайлах үйл явагдсан. За хүрээ халдсан газрын хувьд одоо улсын баяр наадам шүдлүүрээ 8 удаа давхиж байсан. Завхан аймгийн улсын бүсийн уралдаанд одоо айргийн анх нарыг 6 удаа хурдалж байсан. Аймгийнхан баяр наадамд 1 төрүүлж 3 айргаж байсан. За 2013 онд түүхэнд мөнхөрсөн төмөн хүлгүүд аншиг наадамд айргийн 5 удаа хурдалж байсан. За бүсийн болон одоо сумын тэгшойд 4 төрөв 3 айраг за нийтээ 55 айраг төрөв хүрдэж байсан ийм сайхан одоо хурдан хүлгийн зодог тайлах үйл явагдсан юм аа. За ингээд морио дээдэлдэг, атуугаан дээдэлдэг энэ сайхан монголчуудын маань өв соёл болох хурдан хүлгүүдийн зодог тайлах ийм зан үйл ажиллагаа. За ингээд Адууны баярын наадмын үеэр зохион байгуулагдаж хурсан олон наадамчин олон
одоо сэтгэлийг баясгаж хөглөж байсныг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Заинхаа Хөрөнгө аймгийнхаа одооны төрөлд ирсэн нийт наадамжаа олон та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргье. Ингээд миний ангараад энэ жил 22 настай өөрөө ордоо хэдийгөө бас өөрийн өөрийн өдөрүүлэх нэг олон жил яваа. Тэгээ бас олон жил одмын хариуцлага гадаас гаднаас ойдсан өөрөөр нь одоо бас хатан зүргээрээ Хотын одмын гадаад явдаг сайхан юм байна. Ингээд таавын ордоо онгороо маань асан таавын маань боён шиг гэдэг эртний үеийн гадаад модern үеийн гэдэг ажил бүрийн гадаад нандиктэй дараатай бай гэрээ. За Өвөр Хангай аймгийн 10 хэр хотноо зохион байгуулагдсан 10 хэр хорс фестивал адууны ивент одоо арга хэмжээний үеэр морь тороаны тэмцээн төрөл төрлөөрөө зохион байгуулагдсан байгаа. За ингээд энэхүү одоо тэмцээнд бол Улаанбаатар хот, за Говь Сүмбэр аймаг, Өвөр Хангай аймаг олон газруудад морь тарваны чиглэлээр хичээлдэг тамирчид маань хөргөн бүрэлдэхүүнтэй оролцсон маа. За ингээд морь тарваны Унгар Гасе ганцааршин төрлийн 1-р байранд, Говь Сүмбэр аймгийн Зэв клубын тамирчин Аяга орсон бол 2-р байранд Улаанбаатар хотын Намна клубын Мэргэм, за 3-р байранд Говь Сүмбэр аймгийн Зэв клубын Шинэн Дорж орсон амжилтыг үзүүлсэн юм ба. За Бөмбөг Намна ганцаарсан төрөлд 1-р байранд Говь Сүмбэр аймгийн Зэв клубын тамирчин Тэмүүжин, Улаанбаатар хотын Намна клубын тамирчин Мэргэн 2-р байранд, за 3-р байранд Улаанбаатар хот Эвт Сум клубын тамирчин Аяга орж бусдыгаа манлайлаа. За дүүжлэн морь тарваны Сирал шот ганцаарчсан төрөлд Говь Сүмбэр аймгийн Зэв клубын тамирчин Ширнэн Дож орсон бол, за Говь Сүмбэр аймгийн Зэв клубын тамирчин Аяга 2-р байранд, за Эвт Сум клубын тамирчин Наранбаяр 3-р байранд орсон юм а. Зарим хүүхдийн одоо төрөл 1-р байранд Улаанбаатар хот Талын дайчид клубын тамирчин Бэлгүүн 1-р байранд орсон бол, Улаанбаатар хот Талын дайчид клубын тамирчин Хонгорд Зул 2-р байранд, за 3-р байранд Эвт Сум клубын тамирчин орсон амжилтыг үзүүллээ. За ингээд Гран-при шагналыг Баатаргүйгийн Аяга хүртсэн байгаа. За Говь Сүмбэр аймгийн Зэв клубын тамирчин, за энэ спортоор хичээлээд бас олон шилдэг амжилтыг гаргаж байгаа. Энэ цагийн шилдэг тамирчин маань Гран-при одоо шагналыг эзэн болсон юм а. За ингээд морь тарваны тэмцээний багийн төрлийн дүн гарахад Говь Сүмбэр аймгийн Зэв клубын тамирчид 1-р байранд орсон бол, за Намна клубын тамирчид 2-р байранд орж, за Улаанбаатар хотын Эвт Ном клубын тамирчид 3-р байранд орсон амжилтыг үзүүлсэн юм а. За ингээд Адууны баярын ивент одоо арга хэмжээний шагнал гардуулах арга хэмжээний үеэр за аймаг сумын удирдлагууд болон за баяр наадмын зохион байгуулагч зүгээс одоо морь тарваны тэмцээнд амжилттай оролцож шагнал байрын шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За морь тарванд бол 1-р байранд орлоо, баяр хүргэе. Баярлаа. За өөрөөсөө сайн танилцуулъя. Энэ морь тарвар хэддэг жилдэг гэж байна. 6 дахь жилдээ хичээл. Өмнө ямар амжилт авч Улсын аваргын мөнгө медальтай, олон улсыг хүрэх медаль. морь тарвар гэж хэдэн жил болж байна? 6 жил болж байгаа. За тэмцээн 7 жил рүү. Одоо энэ улсын сэтгэлээ чичээгээд 3-р байранд дэлхийн аварга болсон гэж байна. өнөөдөр тэмцээнд амжилт авч төрүүлээ, сэтгэлээ болохгүй юу? За одоо сайхан байна уу? Анх удаа ингээд хорс фестивал гэсэн морины гоё тэмцээн уралдаан зохион байгуулж одоо маш баяртай байна. Хэддэг жилдээ хичээлж байна? Одоо 5 дахь жилдээ хичээлж байна. Унсан морьныхаа талаар яриа. Харах юм бэ? Унсан морь маань бол энэ Говь Сүмбэр аймгийн Баянтал сумын харьяат аймгийн алдарч яж Батнасангийн Нямсран гэдэг үний унгаа одоо байгаамаа. За Өвөр Хангай аймгийн 10 хэр хотноо зохион байгуулагдсан Хадууны баяр буюу за 10 хэр хорс фестивал ивент арга хэмжээний үеэр одоо Хадууны өв соёлтой болон Айргны өв соёлтой холбоотой олон одоо уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдсан юм аа. За ингээд монголчуудын өвлөн уламжилж ирсэн цагаан гэдэг боловсруулах технологийн нэг нь одоо гүүний айрыг хэсгэх юм. За айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй за баг бүх одоо витамин агуулгадж байдгаас гадна за өрмөц зан үйлийг шингээсэн ундаа билээ. За их хаадын сүгнэн отгоно гүүний айрыг түүнтэй холбоотой соёл уламжлалыг олон нийтэд сурчлан таниулах өвлөн уламжлуулах зорилгоор айргийн олон төрөл тэмцээн уралдааныг зохион байгуул сурчлан таниулсан. За ингээд их хаадын сүгнэн отгоор 2 өдрийн турш тэмцээн уралдаанд нийт 367 иргэн хамрагдсан бол тэмцээнээс гадна айрыг уух өв соёлтой танилцах зураг авахлах зэрэг 500 гаруй иргэн тус өөрчлүүлсэн байна. За ингээд Гүүтэн айлын гүзээтэй хүү буюу айрыг хин сайн уух бай тэмцээн нийтдээ 25 оролцогч бүртгүүлснээс тэргүүн байранд 900 сум малчин Санжидмаа
3 минутанд 3.4 литр айрыг ууж тэргүүлсэн бол за Дембэ тэмцээнд 84 оролцогч бүртгүүлж тэргүүн байранд 900 сумын засаг дарга Мягмар сарын дид байранд 3 дугаар байранд одоо дараах хүмүүс маань шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За 10 дахь тэмцээнд 28 оролцогч бүртгүүлснээс тэргүүн байранд Хожир цумын хадуучин Сумьяа Сарын шалгарсан. За 3 дахь тэмцээнд нийт 110 оролцогч бүртгүүлж за 11 баг талцсан хуруудаж хожигдсон баг нь талдаа 5 литр айрг ууж хуруутсан. За ингээд бас энэ хуруу Дембэний айрг уух тэмцээн болон за энэ бас 10 дахь тэмцээн зэрэг тэмцээн уралдаанд амжилттай оролцсон нийт тамирчдын шагналыг бас тухайн бүрднээс гардуулан өгч баяр хүргэж бас оролцсон байгаа. За Өвөр хангай аймгийн Хадууны баяр наадмын үеэр зохион байгуулагдсан бас нэгэн уралдаан тэмцээн бол морины тухай дуу хэн сайн дуулахай тэмцээн байсан. За энэ хүү тэмцээнд бас ардын авиас тунгууд, нутаг нутгаас сум бүрдээс ирсэн олон авиас тунгууд маань бас оролцсон. За нийтээ 86 оролцогч оролцсон. Үнэхээр өргөн бүрэлдэхүүнтэй ийм уралдаан тэмцээн болсон юм аа. За ингээд морины тухай дуу хэн сайн дуулахай тэмцээнийг бас тусгайлан гарсан шүүгч нар урлаг соёлын алдартнууд маань шүүж тунгааж за энэ хүү уралдаан тэмцээн бол 2 өдрийн турш зохион байгуулагдсан байгаа. За ингээд 86 оролцогч бүртгүүлснээс тэргүүн байранд за оролцогч Батбаатар төрүүлсэн бол 2 дугаар байранд Ундрах Жаргал, за 3 дугаар байранд Сэрчин намжилнаар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За мөн түншлэн 10 хээр хорс фестивал Хадууны баяр наадмын үеэр хурдан морь цоллоочдын уралдаан зохион байгуулагдсан. За уралдаан насанд хүрэгч болон за хүүхдийн гэсэн 2 насны ангиллаар явагдсан. За насанд хүрэгчтэй ангилалд нийтдээ 28 оролцогч бүртгүүлсэн бол за хүүхдийн насны ангилалд 6 хүүхэд бүртгүүлж өрсөлдсөн юм аа. За ингээд Монголын өв соёл Хадууны энэ сайхан өв соёлыг олон нийтэд сурчлах энэ сайхан баяр наадмын хурдан морь цоллоочтой уралдаан бол үнэхээр өргөн дэлгэр үзүүштэй өрсөлдөөн дүүрэн болж өндөрлсөн юм аа. За ингээд насанд хүрэгчтэй уралдааны тэргүүн байранд Батмөх орсон бол 2 дугаар байранд Хатанбаатар, за 3 дугаар байранд Дорж нар орж шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За харин хүүхдийн насны ангилалд тэргүүн байранд Өсөг Жаргал, дид байранд Төгс Жаргал, 3 дугаар байранд Төгөлдөр нар тус шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За дээрх тэмцээнүүдэд шагналт байранд орсон оролцогчдод 10 хорс фестивалийн ажлын хэсгээс тогтоосон шийдвэрийн дагуу медаль болон батламж өргөмжлөл мөнгөн шагналыг тус шагнаж урамшууллаа. За Өвөр хангай аймгийн 10 хээр сумын засаг даргын тамгын газар, Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар, Өвөр хангай аймгийн аялал жуулчдын холбоо гэдэг олон байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. 10 хээр хорс фестивал за Хадууны ивент арга хэмжээний үеэр хуралдаанч хүүхдүүдийн дунд өсвөрийн барилдаан бас зохион байгуулагдсан. За өсвөрийн барилдаан бол үнэхээр өргөн дэлгэр зохион байгуулагдсан. За Өвөр хангай аймагт боловсрдог хүүхдүүдээс гадна за өөр аймгийн Улаанбаатар хотоос бас олон бөхчүүдүүдээ ирж зодоглож барилснараа үндэснийхэн барилдаан бас үзүүштэй өргөн дэлгэр олон сайхан барилдаануудаар дүүрэн өрнсөн. За өсвөрийн үндэснийхэн барилдаан 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулагдсан. За ингээд эхнээс эндийн зүг хөрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар мөн сүүл рүүгээ сайхан тойргийн барилдаануудаар дүүрэн өрнсөн. Өсвөрийн бөхчүүдийн барилдааны аваргууд шилдэгүүд тодорхойд 7-8 насны ангиллалд 1-р байранд Улаанбаатар хот Баян зүрх дүүргийн өсвөрийн бүх Чадраавлын Батчир 1-р байранд орсон бол за 2-р байранд 10 хэрийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч Мөн Хөргөл, за 3-р байранд за мөн Өвөр хангай аймгийн 10 хэрсэн ерөнхий боловсролын 2-р сургуулийн Мандах Жаргал орж за шагналт 4-р байранд за Өвөр хангай аймгийн 10 хэрсэн Тэмүүл Эрдэм сургуулийн залуу хөх Дөлгөөн тунгалаг шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд өсвөрийн үндэсний хөрөнгө барилдааны 7-8 насны ангиллалд амжилттай барилдаж үзүүр төрөө их шүүгтүүдэд шалгарсан бөхчүүдийн баяр шагналыг за баяр наадмын хаалтын үеэр за Сумбар нутгийн удирдлагууд за зохион байгуулагчдын төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За ингээд 9-өөс 10 насны ангиллалын шгшээ барилдаан бол өргөн дэлгэрээр зохион байгуулагдсан олон бөхчтөнгүүд шалгарч барилдсанаас за 10 хүүхэд маань шалгарч за тэгээд тойргийн журмаар барилдсан байгаа. За ингээд эхнээсээ энэ тэнцвэх хөрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар дүүрэн өрнсөн. За 9-өөс 10 насны ангиллалын за 1-р байранд Төв аймгийн Бүрэн сумын өсвөрийн бүх Аз жаргал төрүүлсэн бол за 2-р байранд Өвөр хангай аймгийн Нарийн Тэсмийн өсвөрийн бүх Инх Жавхлам, за 3-р байранд Өвөр хангай аймгийн Нарийн Тэсмийн өсвөрийн бүх Эрдэнэ Төгс, за 4-р байранд за Олимп дэвжээний өсвөрийн залууг Сундууж юмнаар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд төрүүж үзүүрлэж их шүүх шалгаран за эхний 4 байртуудаа шалгарсан
бөхчүүдийн одоо бай шагналыг за баяр наадмыг шагнал гардуулах арга хэмжээний үеэр за аймаг сумын удирдлагууд болон зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч за өргөмжлөлийн медаль мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм аа. 11-ээс 12 насны ангиллын өсвөрийн шгшээ барилдаан бол үнэхээр ширүүхэн сайхан болсон. Олон хүчтэнгүүд одоо дуглан барилдсан энэхүү барилдааны шгшээдүүд одоо 6 бүх одоо шалгаран хүлээж 11-ээс 12 насны ангиллын өсвөрийн өсвөрийн бүхэн барилдаан өндөрлөхөд 1-р ойронд Өвөр хангай аймгийн уян сүмийн өсвөрийн бүх алтан эрдэнэ 1-р ойронд орлоо. За 2-р ойронд 10 хүчтэн дэвжээний өсвөрийн бүх Баян дөрж 2-р ойронд орсон бол за 3-р ойронд Өвөр хангай аймгийн 10 хэр сумын өсвөрийн залуу их алтан шагаан за 4-р ойронд Өвөр хангай аймгийн Санд сумын өсвөрийн бүх Идэрж авхланаар орж бусдыгаан манлайлсан юм аа. За 5-р ойронд за Төв аймгийн залуу их Цэрэн дөрж 6-р ойронд Тарагцмын залуу Баярж авхланаар шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд эхний 4-т орсон бөхчүүдийн одоо бай шагналыг Баяр наадмыг шагнал гардуулах хаалтын арга хэмжээний үеэр аймаг сум орон нутгийн удирдлагууд Баяр наадмыг зохион байгуулагчдын төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэж өсвөрийн бөхчүүдийн цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт үүсч олон шилдэг барилдаануудыг гаргаж нутаг орныхоо нэрийг дурсгасан бөхчүүд болохыг хүсэн мөрөөс юм аа. Адын монголчууд ухаан өргөсөн дэвчээ. За өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Батмуухан их чухлан гэдэг. За ямар насанд орсон? 9 сар. За тэгээд хэдэн жил хичээж байна өсвөрийн бүхэн барилдаа? Хөөргөө хэдэн жил хичээлсэ. За хөөргөө хэдэн жил хичээсэ. За өөрийгөө танилцуулахгүй юу? Наа Волда Талмах хөргөл гэдгээ. За бага насанд амжилттай барилж 2-р ойронд орсон байна тий. За өмнө барилж ирсэн үү? Барилжсэн. Ямар амжилт гаргаж ирсэн? Төрүүлээд юу бас үзүүлээд юу дүрт орж ирсэн. За улам их амжилт хүсье. Амжилттай баярлалаа. Баяр хүргэе. За баярлалаа. Өөрийгөө танилцуулах юм доо. Анаа баяр мандрыг гэж хэлсэн. Би өөр хангамгийн сандсан төрсөн. За улам их амжилт хүсье. За баярлалаа. За Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар 12 сумын засаг даргын тамгын газар за Өвөр хангай аймгийн аялал жуулчлалын холбоо гээд олон байгууллагууд одоо хамтран зохион байгуулсан. За Өвөр хангай аймгийн 10 хэр хорс фестивал за адууны ивент арга хэмжээний үеэр адуучин тэмцээн зохион байгуулсан юм аа. За сум сумаас одоо шалгарсан 3 одоо адуучин оролцож за нийтдээ 53 одоо адуучид адууны баярын үеэр зохион байгуулагдсан адуучин тэмцээнд оролцлоо. За адуучин тэмцээн уурга дашуур шүүрэх за морин дээр шургуулж ууруулах, юунаас шургуулж ууруулах, за амниг хангал бүлгүүлэх гэсэн 4 төрлөөр одоо зохион байгуулагдсан маа. За энэ тэмцээнд одоо сум сумын шилдэгүүд, за аймгийн болон улсын чанартай адуучин тэмцээнд бас тогтмол амжилттай оролцдог. За сум орон нутагтаа зохион байгуулагдсан тэмцээн оролдоонд байнга одоо тэргүүлдэг ийм одоо шилдгийн шилдэг адуучид сум болгоно төлөөлөн оролцсон юм аа. За энэ тэмцээний ширүүх хөрсөлдөөнтэй болсон адуучин тэмцээн үзэгч олон түмэн за хүрэлцэн ирсэн гадаад дотоодын аялал жуулчид хүндэт зочдын одоо анхаарлыг татаж за Өвөр хангай аймгийн одоо ирэмгийн сайхан адуучин залуучууд маань эд хав эдрийн жохоогоо гайхуулж адуучин тэмцээндээ өргөн дэлгэр оролцсон юм аа. За ингээд эхнээсээ энэ тэмцээн хөрсөлдөөнтэй адуучин тэмцээн бол дашуур уурах шүүрэх тэмцээнээр одоо хийсэн. За ингээд дашуур уурах шүүрэх тэмцээн бол дашуурaan шүүрэх юм бол одоо 3 оноо. За уургаан шүүрэх юм бол 2 оноо. За хоёулынгийн одоо шүүрэх юм бол ингээд нийтээ 5 оноо. За ганцын одоо алдах юм бол тэгээд шүүгч нарын зүгээс одоо тал оноог нөхөх шурмаар бас дашуур уурах шүүрэх тэмцээн явагдсан маа. Ингээд дашуур уурах шүүрэх тэмцээн бол нэлээд ширүүх хөрсөлдөөнтэй. За тэгээд бас олон залуучууд маань мордныхоо хурдыг гайхуулж, мордныхоо эв хав эдлэгээгээ сайхан харуулж, дашуур уурах шүүрэх тэмцээнд амжилттай оролцсон байгаа. За ингээд 54 адуучин дараагийн шатанд шалгарч морин дээрээс одоо шургуулж ууруулах тэмцээнд оролцсон. За мэдээж одоо Өвөр хангай нутгийн залуучууд бол одоо шургуулж ууруулах тэмцээнд бас гармгаа тадамгаа ийм байдаг. За ингээд одоо өөрсдийнхөө адууг эмнэг хангалыг одоо бас барих, за унаага эвлэх гэдэг одоо бүхий зүйл төр одоо дандаа шургуулж уургалах ийм одоо уургыг одоо хэрэгэлдэг учраас за шургуулж ууруулах тэмцээн өгсөн юм аа. За ингээд морин дээр шургуулж ууруулах тэмцээн мөн л одоо бас үзэгч олон түмний анхаарлыг татсан олон сайхан одоо шургуугаар дүүрэн одоо өрнсөн. За ингээд дараагийн шатны тэмцээн бол одоо юунаа шургуулж ууруулах тэмцээн байлаа. За юунаа шургуулж ууруулах тэмцээнд бол за нэлийн шигшигдэж орж ирсэн. 2 дугаар шатны тэмцээн буюу морин дээр шургуулж ууруулах тэмцээн, 1 дугаар шатны тэмцээн юу уурга дашуур шүүрэх тэмцээний нээлбэр оноогоор шигшигдэж за хоёулынгийн одоо чадаагүй одоо адуучууд маань хасагдаж за ингээд юунаа шургуулж ууруулах тэмцээн бол одоо адуучууд маань нэлийн шигшигдэж одоо орж ирсэн юм аа. Юунаа ууруулах тэмцээн маань мөнд одоо ширүүх хөрсөлдөөнтэй явагдаж за ингээд одоо 4 дахь үеийн тэмцээн рүүгээ
орсон байгаа. За дөрөвдүгээр тэмцээн бол за мэдээж одоо эмнэг хангал бөлгүүлэх тэмцээн байсан ба. За эмнэг хангал бөлгүүлэх тэмцээнд нийтдээ за ингээд 54 адуучнаас шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн тэмцээнд одоо 8 адуучин одоо шалгарч за эмнэг хангалаа одоо бөлгүүлж за эдрийн жавхагаа гайхуулж үзэгч олон төмний хуугаан дуугаар одоо бас энэхүү тэмцээн оролдоо маань явагдаж хүндэрсэн юм аа. За ингээд Өвөр хангай аймгийн 15 зохион байгуулагдсан 13 хорс фестивал адууны ивент арга хэмжээний адуучин тэмцээн хөндөрлөхөд за 1-р өрөнд Өвөр хангай аймгийн 900 сум ариад за зогц сайхны давг дөрж орсон юм. За давг дөржийн хувьд одоо улсын чанартай бол аймгийн чанартай тэмцээнүүд одоо тогтмол өндөр амжилт үзүүлдэг. За Монгол улсын хүлэгч аймгийн авраг адуучин цолтой ийм залуу маань одоо бас 1-р өрөнд орсон амжилтыг үзүүлсэн бол 2-р өрөнд за сум орон нутгийн чанартай олон тэмцээн оролдоонд бас амжилттай оролцдог Өвөр хангай аймгийн Бүрцмийн Алтан цүхийн элбэг сайхан орлоо. За 3-р өрөнд Бүрцмийн Баян мөнхийн Үлзий нарам, за 4-р өрөнд Хужирцмийн Анх хоёрын маш бат, за 5-р өрөнд за Батүлзий цэмийн Батүлзийн Баасан дэрж орж бусдыгаа манлайсан юм аа. За ингээд хангай аймгийн 13 хорс фестивал адууны ивент одоо арга хэмжээний зохион болгогдсон адуучин тэмцээнд амжилттай оролцсон. За адуучдын шагналыг за Баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр аймаг сүмийн удирдлагууд Баяр наадмыг зохион байгуулах тэмцээх за өргөмжлөл медаль мөнгөн шагналаар шагнаж цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүссэн юм аа. За 13-р хорс фестивал адууны Баяр наадмын үеэр адуучид сумдын одоо баг тамирчдын дунд буухай тэмцээн зохион байгуулагдсан байгаа. За буухай тэмцээнд нийт 18 сумын баг тамирчид оролцсон. За ингээд эрэгтэй 3, эмэгтэй 1 одоо тамирчнаар бүрдсэн багууд маань за ингээд одоо буухай тэмцээнд оролцсон юм аа. За ингээд 18 багийг одоо 3 хэсэг одоо болгож за 300-д одоо хувааж за тэгээд одоо 300-д одоо хуваарлагдсан багууд маань хоорондоо уралдаан наадам тэмцээнэ хийж шилдэгүүдээ тодруулсан. За мэдээж одоо бид бүхний мэддэг нэр одоо олимпийн одоо системийн буухай тэмцээний дөрвийн дагуу за нэг цэгээс одоо 2 дахь цэг рүү одоо мод дамжуулж за цаатлаа одоо 3 дахь цэг рүү мод 4 дөхөөс нь одоо барианд орох чиглэлээр ингээд буухай тэмцээн маань одоо зохион байгуулагдсан юм аа. За буухай тэмцээн бол үнэхээр одоо өрсөлдөөнтэй олон нийтийн анхаарлыг татсан. За одоо адуучид малчтын маань ур чадварыг авахаацсан баг за морио одоо хэрхэн эдэлж унаж байгаа за эд тавыг гайхуулсан өрсөлдөөн донд одоо хөрөнсөн байгаа. За ингээд та бүхэн ч гэсэн бас ингээд яг энэ төр сүчлэгээс одоо харж байгаа бах. За ингээд 1-р гараанаас эхлээд 2-р гараан дээр одоо очиж за буухай модоо дамжуулаад за 2-р гараанаас явсан нь 3-р гараандаа очиж буухай модоо дамжуулаад за ингээд 4-р гараа бол мэдээ юм одоо бас эмэгтэйчүүд одоо бүсгүүчүүд мань байгаа. За ингээд бүсгүүчүүд маань одоо төгсгөлийг хийж бариагаа хийж одоо ингэж оролцсон байгаа. За багууд маань бас их зохион байгуулалттай. За эхний гарааны морь одоо ямар хуу хурдтай байх вэ? Дунд хэсгийн одоо 2-3 дахь гарааны морь ямар хуу хурдтай морь байх вэ? За ингээд одоо хамгийн сүүлийн одоо төгсгөлийг хийж байгаа барианд орж байгаа морь ямар хуу хурдтай морь байх вэ гэдгээсээ бас шалтгаалж энэхүү одоо бас буухай тэмцээн маань үнэхээр одоо өрсөлдөөнтэй, үр дүнтэй. За ер нь одоо бас энэ адуун хөв соёлыг сурчлах, за энэ адууны баярын үр өгөөжийг олон нийтэд одоо сурталчилсан ийм одоо олон талын ач холбогдолтой уралдаан тэмцээн бол яахан аргагүй за энэ морьтой буухай тэмцээн байсан юм аа. За ингээд 18 баг мал бол одоо бас ингээд 3 хэсэгт одоо хуваагдаж оролцоод за тэндээс одоо шилдэг 2-ыг одоо шалгаруулад за ингээд хамгийн сүүлд нь одоо шигшээ 6 багийн одоо уралдаан тэмцээн маань зохион байгуулагдсан юм аа. За энэхүү одоо тэмцээн уралдааныг Өвөр хангай аймгийн Бээнтэр спортын газрын хамт олон маань одоо бас гарлан зохион байгуулсан байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд ширүү өрсөлдөөнтэй олон нийтийн анхааралд орсон дууны одоо баярын ивентийг одоо олон талаар сурталчилсан тус тэмцээний дүн гарч одоо шилдэг 6 баг барианд ороход за 1-р өрөнд Сундуу ахлагчтай Өвөр хангай аймгийн Тараг цэмийн баг тамирчид орсон бол 2-р өрөнд Чагнаадорж ахлагчтай Арваа хэрсмийн баг тамирчид за 3-р өрөнд Үлзий наран ахлагчтай Бүрцмийн баг тамирчид орон бусдыгаа манлайсан байгаа. За ингээд Баяр наадам адууны ивент арга хэмжээний шагнал гардуулах арга хэмжээний үеэр морьтой буухай тэмцээнд амжилттай оролцож за шагналт байрын шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн алтан мөнх медаль мөнгөний шагналаар шагнаж урамшуулсан юм аа. Тэмцээндээ сайхан төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За баяр гишүүдийг танилцуулбал. За манай багийн гишүүд гэвэл эмэгтэй гишүү маань Наран цэцэг, 2 дахь гишүү маань Даш гэрэл, 3 дахь гишүү маань Баасан баяр. Яа хоорсоос Анхудаа оролцоход ямар хөө байсан? Гоё өнөө. За урлаг уран сайхан өв соёлыг нэгтгэн мянган адууны туурайн дүрсийг бүтээл болгон
мөнгөлөн хадгалах зорилготойгоор за Өвөр хангай аймгийн Арваа гэхээр хотноо зохион байгуулагдсан 13 Horse Festival адууны ивент арга хэмжээний үеэр адууны туурайн дүрсийг хадгалах за цаашид одоо өвлөн уламжлах түүхэнд үлдээх зорилгоор одоо энэхүү арга хэмжээг бас зохион байгуулсан юм аа. За энэхүү арга хэмжээг одоо Монголын өв уламжлалыг илтгэх урлагийн өвөрмөц арга хэмжээ болох за мянган адууны туураагаар зураг гаргах I work over horses арга хэмжээ гэж одоо нэрлэж болно. За энэхүү одоо үйл ажиллагаа бол адуугаан дээдэлдэг за адууныхаа өв соёлыг хадгалан үлдэх зорилготой олон газруудад зохион байгуулагддаг уламжлалтай юм аа. За ингээд 50 60 хэмжээтэй цагаан даван дээр одоо бас будаг цацаа за тэрүүгээр одоо бас олон сайхан одоо адуунуудыг мянган адуу гаргаж за эндээс одоо адууны туурайнд үлдсэн одоо дүрс за тэр одоо тамгыг одоо бас авч үлдэх зорилготой ийм одоо үйл ажиллагаа бас олон түвний анхаарлыг татаж байсан. Одоо өнөөдрийн одоо энэ арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан томоохон одоо өв соёлын үйл болж үлдсэн юм аа. За энэхүү Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар, Арваа хэр сүмийн засаг даргын тамгын газар, за Өвөр хангай аймгийн аяж үйлчлэлийн холбооноос зохион байгуулсан 13 Horse Festival буюу за адууны ивент арга хэмжээнд Өвөр хангай аймгийн 19 сумын адуучид, малчид маань хөргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байгаа. За ингээд бүх тэмцээн уралдаан, за оролцоог харж сумдыг одоо шилдэгэн шилдэгүүдийг одоо тодруулсан байгаа. За ингээд одоо шилдэгэн шилдэг сумдуудаар Өвөр хангай аймгийн Баян өндөр сум, за Өвөр хангай аймгийн Бүрд сум, за Өвөр хангай аймгийн Төрөг сумын одоо адуучид малчид маань шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За мөн түншлэн одоо Өвөр хангай аймгийн Арваа хэр сумын одоо баг хамт олон маань бас шилдэг сумдын нэгээр тодорсон юм аа. За ингээд одоо шагнал гардуулах арга хэмжээний үеэр бусад сумдуудаас шалгарч оролцоо болом за тэмцээн уралдаанд оролцсон амжилтаараа шилдэгэн шилдэг болсон сумдуудад за Баян наадмын зохион байгуулагчид болоод за аймаг сумдын удирдлагууд баяр хүргэж шагнал гардууллаа. Өдрийн наадмын өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд Баян өндөрчүүд даанд шүүгчл байна. За Баян өндөрчүүдийн тэмцээн сэтгэл гаргаж оролцсон та бүхэнд баярлалаа. Өнөө дараа жил гэв өшөө илүүлээ олуулаа ирж амжилттай оролцсноо гэж уриалъя. За амжилттай сайхан сумаараа оролцлоо. Баяр хүргье. За баярлалаа. Энэхүү 13 хэр Horse Festival-ыг зохион байгуулагчтай бүгдээрэнд нь баярлалаа талархсан илэрхийлье. Тэгээд аймгийнхаа нийт ард түмэнд баяр наадмын мэдээг хүргье. За манай сумаас төрөл бүрээр оролцсон байгаа. Тэгээд адуучны тэмцээнд адуучин Элбэг сайхан маань 2 дугаар байр. За Улжин нар маань 3 дугаар байр, буйга тэмцээнд багаараа 3 дугаар байр. Норц судлаачдын тэмцээнд ойдос сүрэнгийн хүү тусгай байранд гэх мэт амжилтыг гаргаж багаараа 3 шалгарлаа. Сэтгэл маш өндөр байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Өвөр хангайхан Арвынхаа талд 2 өдөр яалтчгүй сайхан динж хотод сайхан наадлаа. За энэхүү эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээрээ за Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар, Арваа хэр сүмийн засаг даргын тамгын газар, Өвөр хангай аймгийн аялал жуулчлалын холбоо гэдэг олон байгууллагуудад хамтран зохион байгуулсан. За 13 хэр Horse Festival буюу за Өвөр хангай аймгийн адууны одоо баяраас бэлтгэсэн нэвтрүүлгийг одоо үзэгч та бүхэндээ хүргэлээ. За ингээд нэвтрүүлэг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Өвөр хангай аймгийн засаг даргын тамгын газар за баяр наадмыг зохион байгуулах комиссийнхандаа талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсээрээ. Ингээд та бүхнийг адууны босоо цай хэмээр өн мөнхөд эвэж чухал тухай гэсэн ирүүлээр энэхүү нэвтрүүлгийг жаргаж байна.